тоочны хийх ёстой шаардлагатай гэдэг одоо ажлын местүүд гэж байгаа шүү дээ. За өдөрт би нэг иймэрхүү зүйлсийг гаргах ёстой гэдэг зүйл байжгаад буюу юм нормал хөвшмөл одоо үйл ажиллагаатай ажилдаа яваад гэртээ хараад ажилд яваад гэдэг ч юм уу те иймэрхүү циклтэй байжгаад харьцангуй чөлөөтэй тайван орчин буюу нөгөө байгаль маань өөрөө хүнийг илүү тайвшруулах юм хурдан хэмнэлээс илүү удаан хэмнэл рүү шилжүүлчихээр сэтгэл зүйн хувьд ч илүү тайван болчдөг төвшөрч гэсэн харьцангуй намдчихдаг. Тэгээд тэрнээс буцаад ажилдаа орохоор мэдээж одоо жоохон гуниглах ч юм уу санаа зовнох өмнөхөөсөө илүү нэг амарсан хэрнээ өмнөхөөсөө бүтээмжгүй байх ч юм уу иймэрхүү зүйлүүд бол илүү түлхүү бүх хүмүүст бараг ажиглагддаг. Энэ үүсэж байгаа шалтгаанууд нь юу вэ гэхээр айгуу тайван сул чөлөөтэй буюу мэдрэмжийн хувьд ч гэсэн илүү задгай одоо нөгөө цагийн хуваарийн хувьд ч гэсэндээ нөгөө яарсан сандарсан юм байхгүй байжгаад ажилдаа орохороо хүмүүс яадаг вэ гэд тэгэхээр энийг гяс хийх ёстой гэдэг нөгөө унтчихсэн хүнийг сэрээгээ шууд нөгөө хүзэр тоглоод идэв шүү дээ. Яг тэрнтэй ижилхэн байдлаар шууд одоо чи амраад ирсэн чинь ажлаа шууд хийх ёстой гэд одоо тэр хэв маягаас буцаад нөгөө хэв маяг руу шууд шилжүүлэх гэдэг гэсэн. Хурдан хугацаанд, богино хугацаанд эндээ тасах ёстой гэдгийг гэтэл амралтын тэр мөд чинь өөрөө тийм хурдан хугацаанд бий болсон зүйл биш байхгүй юу? За хин нэгэн амралтаа авлаа гэж бодоход амралтаа авахаас өмнө мэдээж нөгөө амралтаа авах нөгөө бичиг өгнө шүү дээ. Тэгмээ за амралтаараа би ийм зүйлийг хийн гэдгийг төлөвлөөд тэд хоногийн дараа амарна. За тэгвэл тийм зүйлийг хийн гэдгийг төлөвлөөд тэр vibe руугаа шилжээд за амралтаа авлаа тэгвэл хөдөө явна гэж. За хөдөө авсан бол хамаатан садантайгаа уулзсан. Дараа нь баяр наадам тэрийг очиж үзнэ гэдэг нэг юм шатлалтаа явсаар агаад тэр мүүд улам гоё болсон байхгүй юу? Гэтэл эргээд тэр мүүдээсээ гарахын тулд хүн одоо чи амраад ирсэн юм чинь энэ нэг гэдэг нэг хурааж хоримтлагдсан бүх ажлаа нэг дорн бүгдийг хийх гэдэг. Тэгээ нэг дорн бүгдийг хийх гэхээр яг үнэндээ өмнө нь та тэрийг бүгдийг нэг дор хийдэг байгаагүй. Зүгээр амраад ирсэн хоримтлагдсан тэр зүйлийг одоо бүгдийг намжуулах гэдэг гэсэн. Тэгэхээр мэдээж би болон тарих маань өөр айгүй өндөр ачаалал авна. Мэдээж бүтээмж одоо буурна. Одоо тоочны шууд ийм зориудын гарал төдийлөн одоо шуудаар төвлөрүүлэхгүй байжгаад гинт орж байгаа шүү дээ. Тэнгүүт тэрэнд ямар ч бэлтгэлгүйгээр шууд анхаарлыг хүчээр төвлөрүүлэх гэж оролдох үед хүмүүс угаасаа айгүйх энерги алддаг, ядардаг. Тэгээд амарсан хэрнээ ямар ч одоо үр дүн бага байгаад байна гэдэг ч юм уу иймэрхүү процесстэй тулгардаг. Тэгэхээр энийг ихэнхдээ хүмүүст юу гэж зөвлөх вэ гэвэл амралтаасаа ажил руу зөөлөн байдлаар шилжих хэрэгтэй. Аль болох бага ачааллаас одоо ачааллын багаар нэмээд явахаас биш шууд одоо өмнө нь ачаалж исэн ажлаараа ингээд эхэлчих юм бол илүү үр дүнгүйгээс гадна сэтгэл зүйн хувьд улам одоо нэг ядарсан уналтанд орсон юм шиг. За зарим тохиолдолд хүмүүс нэг гуниглаад байна гэдэг байгаа шүү дээ. Тэр мэдрэмжүүд нь илүү төрөх боломжтой гэсэн. Тэгээд Монголд угаасаа наадмын дараа намар гэж ярьдаг шүү дээ буюу хүүхдүүд хичээл сургуультаа орох гээд эхэлдэг энэ процесс нь өөрөө эцэг эхчүүд одоо зуны амралтаар хүүхдээ ажилдаа явахаасаа гадна хүүхдээ сургуульд өгөөд тэр дугуйланд өгөөд энэ даалгаврыг хийлгээд гэдэг ийм процессээс салаад харьцангуй 50 одоо зөвхөн би өөрийнхөө одоо зохицуулах хэвээр ажил надад хамааралтай зүйлүүдийг шийдэж яваад тодорхой цаг хугацаанд хүүхдүүдтэйгээ тоглох ч юм уу иймэрхүү цаг байсан чинь нэмэлтээр сургууль дээр очиж уулзна хувц сондрыг аавна гэдэг ингээр нэг өдрийнх нь хуваарлж исэн цагуудаас хомслогдоод ирдэг буюу яана би одоо нөгөө эргээд илүү ийм нарийн цагийн хууртай ажлын хууртанд орох гэж даа гэд тэгэхээр эцэг эхчүүдэд мэдээж нөгөө тухгүй нөхцөл байдлууд үүсэх буюу түгшиг санаа зовох за төвжрэл маань яах вүлээ хүүхэд маань яах вүлээ дугуйлангийн найз зохицуулах вүлээ гэдэг айгүй олон бодох зүйлүүд гарч ирдэг учраас тийм нөхцөл байдал үүсдэг. Дээрэс нь энэ нөхцөл байдлаас хүүхдүүдэд нэлээд нөлөөлдөг. Одоо амарч байж байгаа эхний нэг хэдэн 7 хоног айгүй догтлох ч гэсэндээ одоо магадгүй шинээр шилжиж байгаа. Эсвэл шинээр өөр газар руу очиж байгаа. Эсвэл өөр газар одоо нэг анги бүлэгт шинээр хүүхэд нэмж ирэх юм. Энэ нь хүүхэд болгон сэтгэл зүйн янзаар нөлөөлдөг. Тэгээд тийм болохоор энэ нөгөө хүлээлт нь хэр өндөр байгаа, хэр нам байгаа гэдгээс хамаарат хүмүүсийн сэтгэл зүйн байдал тодорхой хэмжээнд хямрал үүсдэг. Одоо нөгөө сул чөлөөтөөгөөс тодорхой хэмжээний тэдээс тэдэн цагийн хооронд гэдэг нормын дагуу явчихж байгаа учраас хүний сэтгэл хөдлөл бас тодорхой хэмжээнд автоматар дарагдаад ирдэг гэсэн. Өөрөө хүсээгүй байхад дарагдах боломжтой болчихж штэ. Буюу хязгаарлагдаад ирэхээр зарим тохиолдолд одоо түгших, санаа зовнох ч юм уу иймэрхүү асуудлууд үүсч болно гэсэн. Эцэг эхчүүд ч гэсэн энэ асуудлуудыг одоо энэ яг үнэндээ шууд гарч ирж байгаа асуудал биш. Энд чинь угаасаа л 9 сарын 1-нд хичээл орох нь тодорхой процесс шүү дээ. Тэгэхээр за 9 сарын 1-нд орохын тулд магадгүй бага багаар юмнуудыг бэлдэх хэрэгтэй. Энэс гадна хүүхдүүд нь шинээр одоо
сургууль орох гэж байгаа бол эцэг эх хэсгийн дээр тодорхой хэмжээний цаг зав зарцуулаад хүмүүс ялангуяа нөгөө за тэр үед нь л болъё гэдээ орхичдаг байхгүй. Тэнгүүд эн чинь ингээд урт хугацаанд явж агаад гараад ирэхээр амьдралд айгүй томоор цохилт болдог учраас энийг бас багаар бэлдэж явах хэрэгтэй. Нөгөө талаасаа энэ процесс би яарсан яараагүй угаасаа болно. Одоо нөгөө ингэдэг штеп. Юм эхлэхийн өмнө ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахын өмнө юмнууд нь амжихгүй ингээл нэг тэр үйл ажиллагаанд эхэлчихээрээ бүх зүйл нь амжаад дууссан байдагтай ижилхэн энэ таны одоо яарж байгаа эсвэл илүү их тэр зүйлд бодлороо буюу одоо үйл төлөлтөөрөө биш бодолтоо илүү их ингээд цаг зарцуулж байгаа учраас ядраад стресс түвшин нь илүү өндөр болчдөг гэсэн. Тэгэхээр аль болох одоо бодол хийсээ илүү төлөвлөөд тэгээд тэр одоо цаг хугацаанд одоо би тэрийг хийж чадхааргүй бол тэрийг түр хойш нь тавиад одоо байгаа зүйлдээ анхаарлаа хандуулаад ч гэдэг юм ингээд юм хуваарлалттай явахгүй бол бүх зүйлийг зэрэг амжуулна гэж явахаар нь бол нэлийн тиймэрхүү зүйлд өртөх магадлал өндөртэй гэсэн. Тийм, ер нь бол одоо нөгөө буцаад амьдралын химнэл буюу дадлыг буцааж эргэж авчрахын тулд дор хаяж хамгийн багадаа нэг 14 хоног, 21 хоног эсвэл сарын хугацаанд энийг одоо эргээд хуучин химнэлд нь оруулах эцэг эхчүүд болон хүүхдүүд хоорондоо ярилцаж энийг заавал шийдвэрлэх ёстой асуудал мөн үү гэвэл мөн. Тэгээд энэ одоо нөгөө нэг хүн зуны одоо хуваарьт байхдаа зөвхөн өөрөөрөө амжуулж гараад тэгээд дээрээс нь 100 хүжирлээр харьцангуй бага учраас төлөвлөх юмуд нь харьцангуй гайг байдаг бол хичээл сургууль орно гэдэг нь бүх хүүхдүүд зэрэг ачаална гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэтэй холбоотой нөгөө замын төвчрэл үүснэ. За төвчрлээс болоод тооцоолоогүй зүйлүүд гарч ирэхээр эцэг эхчүүд дийлэнхтэй энэ дээр айгу өндөр одоо стресс төвшин угаасаа нэмэгдэх нь тодорхой. За тэгээд эндээс эхлээд нөгөө гэр бүл гишүүд хоорондын харилцаа нь одоо дуу өндөрсөрч гэдэг юм уу, хоолойны өнгө илүү өндөр темперээр яригдах ч гэдэг юм уу. Ингээс болоод бас хоорондын зөрчлүүд нэлээд үүснэ гэсэн үг. Ялангуяа нөгөө шинээр сургуульд орж байгаа ч юм уу, эсвэл одоо бага ангиас дунд анги руу орж байгаа хүмүүс тийм темпертэй хоолойны өнгөтэй яриануу сонсох үед ээж авныг сонир өөрөлдчихдөг гэдэг нэг мэдрэмж зарим тохиолдолд нөгөө хитрхи стресстэй болоод хүүхдүүд рүүгээ зарим тохиолдолд тийм харилцааны өнгө аяс гарах буюу санамсаргүйгээр одоо нийгмийн стрессээ гадагшлуулахын тулд тиймэрхүү байдлаар гаргадаг зүйл байдаг учраас энэ дээр бас нөгөө гэр бүлийн гишүүдийн хооронд ээж аав өмнөхөөсөө өөр болчихсон гэдэг бас дүгнэлтүүд гарч ирдэг учраас тэгээд дээрэс нөгөө харилцаа хамгийн ихтгэлцэлтэй байх зүйл чинь өөртөө ярилцаж ойлголцох штеп. Тэнгүүд дийлэнхтэй бодоод хүүхдүүд юу ойлгох уу, хүүхдүүд одоо яг үнэндээ энэ талаар одоохондоо мэдэхгүй учраас гэдэг утгаараа зөвхөн өөрөө бодож яваад тахаар стресстэй нь эргээд харилцаанд нь тодорхой хэмжээнд санаатаа болон санамсаргүйгээр илэрдэг учраас энэ бол гэр бүлийн гишүүд хоорондын харилцаан дээр нэлээд том нөлөөг авчирдаг зүйл гэсэн. За зарим тохиолдолд одоо хүмүүсийн нэрэлт заншснаар нэг эмзэг буюу үгсийг арай ийм илүү гүн гүнзгий хүлээж авдаг хүмүүс байдаг шүү дээ. Энэ цаг хугацааны ирэхээр за нэг 7-14 хоногийн дараа цайрчих асуудал гэхэд одоо харилцан гэдэг дээр илүү фокуслаад одоо яаж хурдан цайрах уу гэдэг арга хэмжээ авдаг хүмүүс байгаа. Энэ дээр ерөөсөө хүүс харалцахгүйгээр байж болно. Нас харалцахгүйгээр бас байж болдог. Нөгөө талаасаа энэ ч ерөөсөө ингэдэм ялгаатайгаар мэдрэх боломжгүй тухайн хүн буюу хувь хүний онцлогоос шалтгаалж янзаар илэрч болно гэсэн. Тэгэхээр энийг бол яг ингээд таашгүй. Тэгтээ хамгийн чухал зүйл бол тэр хүний таргалсан байгаа, тэр хүний харалсан байгааг танаас илүү тэр хүн илүү сайн мэдж байгаа. Тэгэхээр заавал энийг дурдна гэдэг нь хүний одоо хувийн орон зайд халтаж нэг талаасаа нөгөө би угаасаа хамаагүй хийгээгүй шууд үгээлчтэй гэдэг штеп. Тэгтээ дийлэнхтэй энэ нь хүний хувийн орон зай болон сэтгэл зүйд шууд утгаараа одоо халдлага үзүүлж байгаа гэдэг ойлголт гэсэн үг. Тийм болохоор аль болохыг нэг дурдахгүйгээр амралт нь ямархуу дурсамжтай байсан гэдгийг ярилцвал илүү харилцаа илүү эрүүл байна гэсэн.